811. Энэ удаагийн хөтөлбөрийг маргаашийн жижиг дунд үйлдвэрлэл сэдвээр бэлтгэлээ. Манай улсад 60 гаруй мянган жижиг дунд үйлдвэрлэгчид бий. Тэдний дийлэнх олонх нь амжилттай гэхээсээ илүүтэй зах зээлд хөлөө олох гэж бүтчиж явна. Тэдний төлөөлөл болох мөнгө содон дэвжих компани захирал Энхват арьсаар төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Түүний бизнес ковидын нөлөөгөөр хумигдаж зогсонг байдалд шилжсэн байна. Тэрээр 10 жил энэ салбарт ажиллаж байгаа жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авч үзээгүй. Гол нь эндээ том үйлдвэрийг хөгжүүлж улс орон хөгжиж ард түмэн ажилтаа болно гэхээс зүгээр нэг хідэн жидүүн нэртэй нэг хідэн нэг хуваараа хөдөлмөр эрхлээд нэг жижигэн сайндаа нэг 10 ажилчинтай 3 ажилчинтай тэгэл нэг ах トゥ угаа ингээл нэг багцлцсан улсууд байдаг байхгүй бид нар чинь. Одоо яг нөгөө энэ ковид гарснаас хойш яг мэдэгдэж байгаа байхгүй. Манайх ерөөсөө хятадын хараат болцсон юм байна. Одоо ингээл урд хил хаалаа хятад юмаа нэмлээ гэхээр энд нэмчдэг. Би болохоор нөгөө арьсан идэл хийдэг. Тэгээ сая нөгөө 2-3 жил ковид болоод арьсан идэл чинь нөгөө жуулчин байхгүй учраас таг зогсоод тэгээ саяхнаас нөгөө эсгий тавчиг хийж эхлэхгүй юу. Тэгээд эсгий тавчиг яг энэ дотоод бол нийлүүлдэг. Тэгэл мэдэгдэж байгаа байхгүй. Одоо тэгэл ерөөсөө бүх юм урдаас нөгөө нэг эсгий эрзэн цавуу дандаа хятадын хараат. Ерөөсөө хятад үнэ нэмүүл нэмэнд хэл хаавал бид нэр ажиллахгүй. Ерөөсөө ийм болсон. Одоо нөгөө нэг зах зээлээс өмнө байсан том үйлдвэрийн чинь ерөөсөө зах зээл болоод бүгдийн урагшаа төмрийн хогонд өгсөд. Одоо ерөөсөө энэ нэг том үйлдвэр чинь нэг л хонгол болсон том барилгууд байж байгаа юм. Эднэрийг одоо хөгжүүлэхгүй энэ жижиг дунд гэж мянга яриад хөгжихгүй. Тэгээд жижиг дундын энэ зээл биштэй мань мэдт олддгүй байхгүй. Би бол одоо 8, 9, 10 жил хуваараа хөдөлмөр эрхэлж байна. Би нэг 2-3 жилийн өмнөөс нэг компани байгуулсан болсон. Тэр яагаад байгуулсан гэхээр нөгөө хөтөлбөр номинд би нэг архины арьсан гэрмэр сав бүрэл арх марх нийлүүлнэ гэл ингэхэр чинь хуваараа гэхээр хүлээж авах улсууд аюу муу. За тэгээд нэг компани гэсэн нэртэй болохоор араа нэг сайн. Яг ийм шүү. Хувийнх болохоор чинь бид нэр жижигдээд ерөөсөө хувийн үйлдвэрлэл жижиг дундаа хөгжүүлэе гэж яриад байгаа болохоос яг хөгжүүлсэн юм бол үлдсэн 10 жилд бол байхгүй шүү. Миний л хувьд ер нь тэгээд энэ жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа улсууд бол ерөөсөө амьдрал нэгэн хэвийн л яваад байгаа байхгүй. Ямар ч өсөлт байхгүй. Зүгээр өнөө маргаашийнхаа хоолыг аргацаа ёстой нөгөө хоёр идэж хоосон хонохгүй гэдэг чинь яг одоо яг бидний амьдрал яг л тийм байна. Би бол нэг 2-3 ажилчаа ажилуулдаг нөгөөдүүлээ за алдчихгүй юмсан нэгд ажилчингүй болчихгүй юмсан хоёрт эднэрийн чинь ар гэр бүх юм биднээс шалтгаалж байгаа гэдэг. Тийм одоо зоригтой тийм ухамсар толгойд байгаа учраас нөгөөдүүлээ алдахгүй гэл тэгэл ч гэсэн нөгөө хойтхоо авч урдхаа нөхөл тийм эцтэй тэднийг хоосон онуулчихгүй өөрсдөө нэг хоосон яг л тийм л байгаа шүү. Мөнх содон дэвжих компани захирал Энхват ярьлаа. Төр үйлдвэрлэгчдэд зээл өгөх бус хөл дээрээ босох боломжийг бүхий л талаар бүрдүүлэн өгөх нь чухал байна. Эдийн засаг нийгмийн өөрчлөлтийг дагсан бизнесийн олон хувилбар шин санааг дэлхийн өнцөг булан бүртээ хөгжүүлэх болжээ. Энэ хурдаар ажилгүйдлийн асуудлаа шийдэж шин сэтгэлгээ, шин технологиг хурдан дэвтрүүлж, чанартай үйлчилгээг богино хугацаанд хэрэглэгчдэд хүргэж чадсан олон орн бий. Хөгжингүй орнуудын туршлагаас харахад жижиг дунд бизнес үйлдвэрийн асуудлыг төрийн бодлогын цөм болгон авч үзэж байна. Тухайлбал Япон улсын 10 сая гаруй жижиг дунд үйлдвэрүүд дотоодын нийт бүтээгдэхүүний тал хувийг үйлдвэрлэдэг болов. Италид 100 хүрэхгүй ажилтнтай жижиг үйлдвэр нэг тосгоны цөцгийн тосны хэрэгцээг бүрэн хангаж байна. Оросын холбооны улсын тухайд эдийн засгийн уналтын үед жижиг дунд үйлдвэрийн өсөлт нь олон нийтийг хамарсан ажилгүйдлээс улс орныг аварсан гэж судлаачид үзсэн байдаг. Нэгдсэн үндэсний байгууллагаас явуулсан судалгааны мэдээлэлээс үзэхэд дэлхийн хүн амын 50 орчим хувь нь жижиг бизнес эрхэлдэг гэсэн дүн гарчээ. Жижиг дунд бизнес нь улс орны эдийн засагт гол байр суурь эзэлсээр ирсэн. Цаашдаа хүчээ авах нь тодорхой. Харин яаж зөв замаар хөгжүүлэх вэ? Энэ асуултад эдийн засаг судлаач ганц зэрэг. Үндэсний гих тодотголтой томоохон компани аж ахуйн нэгжээ түшиж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь хамгийн оновчтой шийдэл байх болно гэж хариулсан байдаг. Тэгвэл энэ чиглэлд эхлүүлсэн санаачилсан ажил байгаа эсхийг
нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга Ганга мөрөнгөөс тодруулахад топ 100 компанитай хамтран ажиллахаар ярилцаж байна. Тодорхойлбол сүү хувьцаат компани сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд жилд 20 тэрбум төгрөгийн худалдан авалт хийдэг. Энэ орон зайд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг дундынхан орж ажиллах боломж удахгүй бүрдэнэ. Энэ чиглэлд олон ажлын эхлэлийг тавьсан гэж нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга Ганга мөрөн онцолсон юм. Сүүцэд компани 20 тэрбумынхаа жилийн төсөөсөн бүтээгдэхүүн зөвхөн жижиг дундынхнаас авъя. За одоо Magna Trade, Mobicom одоо энэ томоохон аж ахуйн нэгжүүд ерөөсө бараа бүтээгдэхүүн ялангуяа Bogdan Control бүх салбаруудаараа бид нар жижиг дундынхны бүтээгдэхүүнийг авъя. Mobicom корпорац бүр ингээд санхүүгийн албаны даргатай ирээд жагсаалттайгаа ирээд танаа бүтээгдэхүүнийг хараад бид нар ингээд хувьцас хунар одоо мэдээж олон жилийн одоо хамтын ажиллагаагаар нэр утсаа бид нар хийлгэж л байгаа. Гэхдээ яг таны яриаг сонсохоор нэр жижиг дундынхныгаар дэмжих ёстой юм. Бид нар энэ Podolco хийлгээ тэр хүмүүст гадна дотныхон дотоод харилцагч нартай өгдөг бүх бэлгээ жижиг дундынхнаас авъя. Тийм бэ. Энэ ариутгах санитаас авъя. Та нар бүгд байгаа юм байна. Энэ Podolco хэлгээ. За одоо тэгээд дараагийн бүх хамтын ажиллагаа та нар юу л өгөх боломжтой байна. Бэлгийн багцуудыг чи авъя. Гол нь танилцуулаач, гол нь манай стандартыг хангаач. Бид нар бас энэ өөрийн холбооны салбарт том одоо брэнд үүсгэж явж байгаа учраас бас чанарын хувьд их өндөр шаардлага тавьшгүй л гэж байна. Тэгэхээр бүх харилцаж байгаа эхний ээжийн сонгогдсон байгаа 15 байгууллага 15-ла энэ бүх зүйлийг хүлээн зөвшөөрж байгаа. 5-ын чихрээс солихоос ихсүүлээд бүх одоо худалдааны одоо нөгөө тэлрүүдийн ширээн дээр тэ дотоодын чихэр одоо бараа бүтээгдэхүүнийг тавья гэж байгаа юм л да. Тэгэхээр энэ бол өөрөө баг гэлтгүүл ажил гэж бодож байна. Би бол савнгийн үйлдвэрлэлээр одоо ингээ явж байгаа хүн байна. Одоо Монгол савнгууд маш гоё савнгууд гарцсан тэ тосгүүнээс одоо ингээл чацаргааны одоо бүр юутай хэтэн эко органик одоо олон улсад гарцсан ч одоо ламор гэ брэндүүд байна гэдэг шиг ингээ жижигүүд ч зөндөө байна. За тэгвэл та аль сегментийг сонирхож байгаа? Оюутлахад нийлүүлэх гэдэг юм уу? Төрийн худалдаа авалтанд юм уу? Цэцэрлэгт нийлүүлэх гэдэг юм уу? Хүүхдийн гарын савын юм уу? Эмэгтэйчүүдэд нийлүүлэх гэдэг ингээ нэг судалгаагаа хамтдаа хийх хэрэгтэй байхгүй. Тэр судалгаа хийхин тулд энэ төв дээр ирээч, энийгээ илэрхийлээч. Тэгээд бид нар хараа байгууллагууд нь санал болгож байгаа юм. За манай энэ жижиг дундын салбарын ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Танах одоо худалдаа авалт нь энэ дээр их байдаг юм байна. Ийм өртгөнээр танах сейфкарт аваад байгаа юм. Энэ бактери устгадаг юм байна. Энэ ялгаагүй бактери устгах нь дээр нь гар зөөлрүүлнэ. Монгол гэд ингээд энэ танилцуулах зүйлийг л одоо төрийн байгууллага хийж өгöd байна гэсэн үг байхгүй. Тэгвэл ийм байна. За одоогоор ийм хүчин чадлыг эхлээд авч явах уу? Ингээд хамт боожуулах уу? Одоо ажлын байранд томсохгүй, тоног хөрөмжнийггүй. За та нар хэрэглээд үз. Нөгөөдөл чинь бас эргээд хариу өгөнд ингээ хугацаа л их авч байна. Хамгийн гол. Түүнээс болохгүй юм ерөөсөө алга. Уулзсан байгууллага болгондоо жижиг дундынхныхаа одоо бүтээгдэхүүнийг санал болгож чадчихээн. Тэд нар хүлээн зөвшөөрж байна. Бүгд нэгч хүн үгүй гэж байгаа хүн яг үндэ алга. Үндэсний гих тодотголтой томоохон компаниудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх эхний алхмуудыг хийж эхэлсэн нь сайшаалтайж үүнийг урт хугацаанд тогтвортой авч явах нь хамгаас чухал. Тэдний тавьсан шаардлага стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой эсхийг Отхон Чой брендийг санаачлагч Отхон Баяраас тодрууллаа. Бүтээгдэхүүн маань мэдээж оюуны өмчийн патенттай олон улсын зураасан кодтой бүтээгдэхүүн. Гэхдээ л бид одоо нөгөө ажлын байрны орчноос шалтгаалаад үйлдвэрлэлийг нэмэгдүүлж чадахгүй. Борлуулалтын дээр дэмжснээр мэдээж жидүүчд маань хөл дээрээ зогсно. Ковидын цар тахлын үеийг даван туулахад маань маш их тусдын болсон сэлбэг одоо болно л гэж бодож байна. Компани байгуулснаар ажлын байрыг нэмэгдүүлэх, мэдээж ажлын байр нэмэгдэнэ гэдэг маань дахиад 2-3 хүн өрхийн орлоготой болно гэсэн үг шүү дээ. Тэгээд ингэснээр одоо борлуулалт маань өсөж одоо бас л нэг 3 айлын амжиргааны түвшин дээшлэнэ л гэж бодож ийм л зорилгоор одоо бүтээгдэхүүнээ гарц борлуулалтаа хичээл сургалтын суугаад хамрагдаж явж байгаа. Тийм тэгвэл мэдээж дуртай ажиллах болно. Одоо энэ жидэг дэмжих төвийн маань гол зорилго тэр шүү дээ. Бичил бизнесэд жижиг болгох, жижигээгээ дунд толгох, дундыгаа бас нэг хөл дээрэн зогсоосон томоохон үйлдвэрлэгч болгох зорилготой биднийг одоо ингэж хөгжүүлж бойжилж байгаа. Магадгүй оюутлах компани танаас саваа авахар болов. Таны бас юу гэж харж энэ яаж бас таны үйлдвэрлэлийн ашиг орлогот нөлөөлөх вэ? Тийм. Мэдээж том компанитай гэрээ хийгээд борлуулалт хийх юм бол нэгдүгээрт үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ. Хоёрдугаарт одоо эх орныхоо бүтээгдэхүүнийг хэрэгжилж ийн гэдэг бахархал бас тэнд байгаа хүмүүст сөрөх болно. Бид ч ихсэн бас ингээд томоохон бүтээн байгуулалтанд хувь нэмэр бага хэмжээгээр ч гэсэн оруулж байгаа гэдэгтээ бол бахархал болсон л доо. Та одоо өөрийнхөө үйлдвэрлэлийн хөгжлийг яаж төсөөлж харж байна? За би бол ямар ч байсан мэдээж хүн бүхний мөрөөдөл бидэг. Бидний өдөр тутам одоо хэрэглэж
хэрэгэлдэг. Атар талах шиг л миний савн ингээд айл болгоны байнгын хэрэглээ үргэлжил тэр хэрэгэлдэг зүйл нь байгаасаа л гэж би бол мөрөөддөг. Мэдээж үнийн хувьд ч гэсэн ямар ч орлоготой дундаж болон бага орлоготой хүмүүс бол авч хэрэглэх боломжтой. Чанарын шаардлага бол мэдээж сэтгэл ханамж өндөртөө тийм л бүтээгдэхүүн байгаасаа гэж би мөрөөддөг. Отгон ч брендийг санаачлагч Отгон Баяр бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 2200 ширхэг савн хийж чадна. Өнөөдөр зах зээл бага, ажлын байргүй учраас сард 30 ширхгийг үйлдвэрлэж байна. Томоохон аж ахуйн нэгж компанитай хамтран ажиллах бүрэн боломжтой гэсэн юм. Энэ салбарт хий гэсэн сэтгэлтэй боломж хайсан олон үйлдвэрлэгчид байгаа. Иймээс тэднийг чиглүүлсэн төрөл бүрийн мэдээллээр хангаж тусалцаа үзүүлж сургах ажлыг нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв нийслэлийн өмчит үйлдвэрийн газраас зохион байгуулж эхэлсэн нь сайшаалтай гэж жижиг үйлдвэрлэгчид олзуурхаж байлаа. Манай улсын эдийн засгийн импортоос хараат байдал 50% хувьд хүрсэн нь өндөр үзүүлэлт. Бид гаднаас тамхи, чихэр, давс, ээрсэн утас, цахилгааны утас, нэг удаагийн зүү, тариур, арьсан гутал, сүлжмэл эдлэлийг худалдан авч байна. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш судлаач Дэлгэр сайхан. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбар гэдгийг бид байлгах ёстой. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих ёстой гэдэгтээ бол санал нэгтэй байдаг. Учир нь улс орны эдийн засгийн хувьд жижиг дунд үйлдвэрүүд томоохон байр суурь эзлэх нь бол бас бага л да. Гэхдээ эдийн засгийн бүтээмж нь бага ч гэсэн жижиг дунд үйлдвэрүүдний өнөөдрийн яриад байгаа энэ ядуурл, ажилгүйдэл үнийг шийддэг үндсэн механизм жижиг дунд үйлдвэрүүд байдаг. Ажлын байрны дийлэнхийг аль ч улс оронд жижиг дунд үйлдвэрүүд бий болгож байдаг. Ийм учраас бид жижиг дунд үйлдвэрүүдийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг энэ бодлого их чухал. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гэх мэтээр дамжуулж зөв хэмжээний зээл олгох нь бол энэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тэр үндсэн механизм бас хараахан биш. Тийм учраас таны хэлсэг Монгол улсын эдийн засгийн бүтцээр нь ямар байх вэ гэдгээ бид тодорхойлох хэрэгтэй. Ямар зүйлийг нь бид томоохон аж ахуй нэгжүүд хийх ёстой. Ямар зүйлийг жижиг дунд аж ахуй нэгжүүд хийх ёстой. Тэгээд дээрэс нь Монгол улс өөрөө яг аль чиглэл жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой юм бэ гэдэг дээр томоохон бодлогын чиглэл гарсан байх. Тэгжээд бид нар өнөөдөр Монгол улс бүхнийг өөртөө хийн, өөртөө үйлдвэрлэн бүгдийг өөрөө хангана гэдэг бол ойлголт байхгүй. Томоохон корпорациудын хөгжлийг бид хангах ёстой. Томоохон корпорациудын ханган нийлүүлэх, бэлтгэн нийлүүлэх, түүхий материалыг бэлтгэх, томоохон корпорациудын үйл ажиллагааны орцыг бэлтгэгчд нь бол жижиг дунд үйлдвэрүүд байдаг. Өнөөдөр дэлхийн нийтээр хямралд оруулаад байгаа энэ хагас дамжуулагчийн үйлдвэрлэл гэх мэт үйлдвэрүүд бол ерөнхийдөө тэрхүү томоохон утас, машин зэрэгцүүлэхийн орчин болоод явж байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас бид нар энэ чиглэлдээ ажиллах нь их чухал. Бид сүүлийн үед цемент, хям, гоймон, шар айраг, ус, ундаа, жүүс, сүүн бүтээгдэхүүн, ноос ноолуураа дотооддоо үйлдвэрлэж зах зээл нийлүүлэх болсон. Үүнийг цааш өргөжүүлж нэр төрлийн нэмэх бүрэн боломжтой. Энэ боломжийг бүрдүүлэхээр төрийн зарим байгууллага жижиг үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллаж эхэлсэн нь сайн ч импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Үүний дараа бид томоохон аж ахуй нэгжид бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх аятай таатай боломж бүрдэнэ гэдгийг ч тэд сануулсан юм. Энэ удаагийн хөтөлбөрөө маргаашийн жижиг дунд үйлдвэрлэл сэдвээр хүргэлээ. Бэлтгэсэн зол заяа, найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Сайн Тод Алтан Туяа.